газрын авар элементийг хайгуулыг хийх зайлшгүй шаардлага үүсэж байгаа. Бид энийг эхлүүлэхийн тулд яг юу хийх ёстой юм бэ? Ямар ч байсан манай улс ер нь ямар потенциалтай юм бэ гэдгийг мэдж авах нь манай үндэсний эрх ашиг, манай үндэстний хувьд зайлшгүй мэдж авах ёстой нэг тийм мэдээлэл одоогор дутуу байгаа гэсэн үг. Тухайн одоо энэ газрын авар элемент гэдэг энд хэрэгцээтэй өндөр үнэлгээтэй байгаа зах зээлийн цаг үед бол бид нэр одоо энийг ашиглах нь яагаад нэгдүгээр чухал асуудал гэж байна. Заавал эхлээ потенциалаа олж мэдчихэд дараагийнх руугаа шилжих ёстой гэдэг тийм бол байхгүй. Тэр нь бол боломж бол байгаа. Одоо ч бидэрт газрын аврын хувьд бол тоглогч болох боломж байгаа юм. Зөвхөн дэнд юу байх ёстой гэхээр хайгуулын хэлэх ёстой. Газрын авар дээр монопол задарч байна гэх юм уу та тий. E-Talk ярилцлагын нэвтрүүлгийн анхны дугаар хүрч байна. Өнөөдрийн манай зочноор Монголын Critical Mineral Ассоциацийн тэргүүн шивтээсийн багш Даваг. За Монголын хайгуулчин залуучуудын холбооны тэргүүн геологч Соёл Эрдэнэ оролцож байна. Урилга хүлээн авч ирсэн та нартай баярлалаа. Бид өнөөдөр газрын авар элемент түүнийг эдийн засгийн эргэлтэнд хэрхэн оруулах вэ? Биднэрт ямар боломж байгаа вэ гэдэг сэдвийн хүрээнд ярилцсан. Тэгэхээр газрын авар элемент олон улс нэлээд эрэлттэй болж байгаа энэ цаг үед бид өнөөдөр яг юу хийх ёстой вэ гэдэг асуулт хариулъя. Ер нь бол яг газрын авар элемент маань одоо ашигт малтмлын нэг төрөл. За бүлгэрээ нэг орд үс гэдэг ингээ байдаг. Манай хувьд бол яг урд өмнө ашиглаж ирсэн одоо тийм том салбар болгож хөгжүүлж гаргаж ирсэн ийм зүйл хараахан үгүй. За тэгээд газрын авар дээр монопол задарч байна гэх юм уу та тий. Ер нь бол дийлэнх газрын аварын олборлолт боловсруулалт манай өмнөд хөршид төвлөрсөн байсан. За тэгээд энийг хүлээн зөвшөөрөөд дэлхийн олон улс орнууд энэ өмнөд хөршөөс худалдаж авч хэрэгэлдэг байсан бол одоо хэрэглэгч улсууд манай аль болох олон газраас, олон улс орноос, олон компаниас худалдаж авахыг хүсэж байгаа ийм цаг үе ирж байна. Тийм учраас манайх бас энэ дээр оролцоод явах болцоотой улсуудын нэг учраас бид нар энэ дээр бас оролдоод үзэх ёстой зүйлийн нэг л дээ. Хайгуулын хувьд газрын авар элементийг хайгуулыг хийх зайлшгүй шаардлага үүсэж байгаа. Бид энийг эхлүүлэхийн тулд яг юу хийх ёстой юм бэ? Яг тэгвэл өнөөдөр нэгэнд галт хэрэг хөдлөө явцсан байхад манай улс хайгуулаа хийсэн хийгээгүй нөөцөө тодорхойлоогүй гэдэг асуудалтай яриа сууж байгаа шүү дээ. Мэдээж хайгуул хийхэд бол бид хайгуулын лицензийг олох хэрэгтэй. Яг өнөөдрийн байдлаар бол ажилтны лиценз хайгуулын лицензийн харьцааг болгоос өнөөдөр бүх хүн ярьж байгаа тийм. Сайдаас нь агуулад ингийн нэг судлаач мөрөл ярьж байгаа. Тэгэхээр энд өөрөө энэ зөв тогтолцоо гэдэг юм уу энийг зөв контролд оруулах хэрэгтэй. Хайгуулын лицензийг олох хэрэгтэй. Хайгуулын нэг өсний одоо бодлогоор дэмжих хэрэгтэй. Хуулиар нь хэрэг зүйн байдлаар дэмжих хэрэгтэй. За ингэсний дараа мэдээж тэр нь зөвхөн газрын авар биш бусад төрлийн ингээд дагаад тэр дотор нь газрын авар гэдэг юм уу ингээ явна хайгуул юм. За ер нь яаж дэмжих вэ гэдэг нэг асуудал. За яг өнөөдөр ямар потенциалтай байна вэ гэхээр ерөөдөө бол газрын аврын хувьд бол мэдээж нөөцөөр бол бүгд найрамдах тус тоглогч. За нийт бол дэлхийд бол нэг 120 сая тонн эслийн нөөцтэй гэж үздэг таа. За тэр дотор бол бараг 44 сая тонн хийгддэг алгоноос ганц ус дангаараа байж байгаа. Энийн ардаас одоо Вьетнам барьж илгэсэн улсууд бол 20 сая тонн нөөцтэй байдаг. За ингээд энийн ард нь за нэг зарим улс явснаа. За мэдээж бидний хойд хөрш буюу Орос улааны улс нэг 10 сая тонн нөөцтэй. Гэтэл Монгол бол өнөөдрийн байдлаар тогтоогдсон болохоор нэг 3.6 сая тонн нөөцтэй гэдэг ингээ байж байгаа. За тэгэхээр ямар боломж вэ гэхээр энэ бол боломж бол байгаа. Одоо ч бидэрт газрын аварын хувьд бол ингээд тоглогч болох боломж байгаа юм. Зөвхөн дэнд юу байх хэрэгтэй гэхээр хайгуулын хэлэх ёстой. Хайгуул хийгээ явж байгаа одоо ордуудыг мань одоо дараагийн шатанд ашиглалтанд бэлтгүүлэх шаардлагатай. За тэгсний дараа тэрүүгээр зах зээлээрээ заад системээр нөгөө эрэлтээ анхын тулд нийлүүлэгч болсон болоод ингээ явах боломж байгаа даа манад. Тэгэхээр ер нь бол биднэрт өнөөдөр нөөц нь байна. Тэгтээ хайгуул хийсэн ч, олборлолт хийсэн ч зайлшгүй хөрөнгө оруулалт шаардлагатай болж байна. Тэгэхээр бид нэр хөрөнгө оруулалтыг хаанаас гаргаж ирэх юм бэ? Магадгүй дэлхийн зах зээл дээр хятад
газрын аврал элементээрээ тэргүүлээд илүү давмгайлж байгаа бол бид нэр урд хөрш хил залгаа байгаа хөршөө ашиглах боломж бидэнд байгаа юу? Ялангуяа хятад олборлолтоос гадна эцсийн бүтээгдэхүүн болгож үйлдвэрлэл дээрээ дэлхий ингээд нийтэд нь аваад үзэх юм бол 90% нь хангаж ийн гэж байна шүү дээ. Тэгэхээр энэ тал дээр бид нэр ойр байгаа хөршөө ашиглах боломж байх уу? Нөөцтэй холбоотой асуудал дээр зүгээр би өөрийнхөө бас нэг бодож явах зүйлийг товчхон хэлчихье эхлээд. Манай улсад газрын ховрын чиглэлээр хайгуул бол дөнгөж хийгдэж эхэлж явж байгаад тасарсан юм уу гэж анзаарэгддэг. 1980-ад оны үед нэлээд эрчимтэй явагдаж эхлээл тэгээд 90-ад онд тасарчж байгаа. Тэгэхээр манай улсын хувьд бол өөрөө том газар нутагтай бас бүрэн гүйцэд судалгаа хийж амжаагүй. Дээр нь бусад ашигт малтмалуудад анхаарч явж байгаа газрын ховрт нэлээд хожуу анхаарч эхэлж явах үед судалгаанд дууссан учраас нэлээд тийм цэгцтэй манай улсын потенциалыг бүрэн дүүрэн илэрхийлэх хэмжээний судалгаа ер нь дутуу байгаа гэж би тэгж боддог. Одоо энэ 3 сая гэдэг тоо бол жишээлхэд яг дэлхийд эзэлж байгаа хуваараа бол одоо юу гэдгийг 2-3% газрын ховрын нөөц манай дээр бүртгэгдсэн байгаа гэдэг эхний нэг юм байгаа шүү дээ. Гэтэл энэ бол ингээд болчихж байгаа мó гэвэл үгүй байх. Магадгүй манай улсаас цааш сайн судлаад эхлэх юм бол бид нар дэлхийн нийт нөөцийн 10%, 20%, магадгүй 30% рууч хүрч магадгүй. Тэрийг бол одоо батлах хэмжээний мэдээлж байхгүй, үгүйсгэх хэмжээний мэдээлж байхгүй. Тэгэхээр бид нар ямар ч байсан манай улс ер нь ямар потенциалтай юм бэ гэдгээ мэдж авах нь манай үндэсний эрх ашиг, манай үндэстний хувьд зайлшгүй мэдж авах хэрэгтэй нэг тийм мэдээлэл одоогоор дутуу байгаа гэсэн үг. Тэгээ бид нар яг 1-2%-тай сууж байгаа тоглол бидний тоглолт алхах тэр хэмжээгээр магадгүй 5-10%, 20%-тай гэдэг нөөцийн потенциалаа мэдчихэд тоглох юм бол бас өөр бус улсуудын бид нарыг харах өнцөг ч гэсэн өөр болно. Тэгэхээр хамгийн ихний зүйл бол манай улс ер нь энэ чиглэлд анхаарлаа хандуулахдаа улс өөрөө энэ чиглэлийн нэг тийм яг сэдвчлэн судалгаа гэж хэлдэм байлээ. Газрын ховрын ер нь манай улс өнгө хэсэгтээ ямар потенциалтай юм, гүн рүүгээ ямар потенциалтай юм. Тэгээд одоо баруун бүс нутаг байна. Өмнөд бүс нутаг байна. Зүүн бүс нутаг байна тий. Ялангуяа зүүн бүс нутаг гэхэд одоо нэлээд 500-600 м зузаан зөөлөн хөрсөн дор дарагдсан хад чулуун далд орцсон ийм нутаг штэ. Тэгэхээр энд бас ямар потенциал байна гэдэг ингээд Монгол улс гэдэг утгаараа хөрөнгө зарж үзэх хэрэгтэй. Энийг ард түмэн ойлгох хэрэгтэй тий. А нөгөө нэг зүйл нь тэр суур мэдээллийг ашиглаад ордуудыг босгож ирдэг одоо манай улсын төрийн өмчт компаниуд болон гадны хөрөнгө оруулалттай компаниуд, Монголын хувийн компаниуд их хэмжээний хайгуул хийж ордуудыг тогтоох хэрэгтэй. Энэ нь бол бүр хөдөлшгүй нөөцийг тогтоох хэрэгтэй зүйл. Тэгэхээр энэ ажлууд манайд одоо бид нар хийгдэх ёстой зүйлийг хийхгүй зүгээр нэг өнгөцхөн байгаа мэдээллүүдийг тойрч яриад байгаа нь бол учир дутагдaltaй гэж ингэж би нэгдүгээрт бодож байгаа. За хоёрдугаарт бид нар энэ хөрөнгө оруулалт татна гэхээр яг юунд нь аль шатнд хөрөнгө оруулалт татах юм бэ? Үйлдвэр барих гэж хөрөнгө оруулалт ярьж байгаа юм уу? Уурхай байгуулах гэж хөрөнгө оруулалт ярих юм уу? Эсвэл хайгуул хийж нөөц тогтоох гэж ярьж байгаа юм уу? Эсвэл бүр тэр суур потенциалаа ойлгох гэж хөрөнгө оруулалт татах гэдэг юм уу? Гэт эдгээр бас төвшөндөө ялгаатай. Эхэндээ бидний хувьд хамгийн ихэнд харах зүйл бол тэр суур потенциалаа ойлгох. Энэ ерөнхийдөө дэлхийн аль ч улсад тухайн улсын төсвөр явдаг ажил байдаг. Тэгэхээр бид нар бол яг манай улсын төсөв энэ чиглэл рүүгээ мөнгө гаргахтай хязгаарлагдмал гаргадаг. Ялангуяа бүр энэ сэдвчилсэн юм дээр бол бүр их мөнгө гаргаж чаддаггүй. Тэгэхээр энэ сэдвчилсэн ялангуяа газрын ховор дээр жилдээ улсаас нэг 5-10 сая 20 сая доллар гаргаа явдаг хэмжээнд болъё гэвэл бид нар гадны улсын засгийн газрууд ч юм уу Дэлхийн банк мэтийн олон улсын том байгууллагатай хамтраад судалгаа хийгээд судалгааны үр дүнгийн зөвхөн манай улсын төр засаг эзэмших нөхцөлтэй ийм юм явах хэрэгтэй. Энэ бол ер нь голцоо олон улсын байгууллагатай л явуул их зүгээр гэж би боддог. А тэндээс олдсон ордууд дээр илүү гүйцэж хайгуул хийх, ордыг ашиглалтанд оруулах, үйлдвэр барих гэх мэтийн төвшөнд бол бусад улсын засгийн газруудтай хөрөнгө оруулалтын татж ажиллах бололцоонууд байгаа.
За ялангуяа газрын хор дээр бол боловсруулалт нь өөрөө их төвөгтэй. Боловсруулах технологиор хятад дэлхийд тэргүүлж байгаа учраас хятадын засгийн газар, манай улсын засгийн газар ч юм уу, эсвэл хятадын төрөмжтэй компани, манай улсын төрөмжтэй компани ч юм уу нийлээд энд хөрөнгө оруулалттай явахд ерөөсө болохгүй байхгүй. Ялангуяа бид нар бол критикал минерал дотор энэ газрын хор элементээр туйлшрах хэрэггүй. Гадны сонирхогч улсуудтай аль алинтай тэнцвэртэйгээр хамтарч ажиллах их зүгээр. Хятадтай ч ажиллаад, Япон, Солонгостой ч ажиллаад, Америк, Европтой ч ажиллаа явах хэрэгтэй. Бид нарыг суурь потенциалаа ойлгох гэж ядсаар байтал аль хэзээний бид нарыг цаг хугацаа хүлээхгүй одоо сүүлийн үед алдагдсан боломж гэдээ яриад байна шүү дээ. Бид нар хайгуул дээр ч цаг хугацаа алдмааргүй байна, олборлолтын дээр ч цаг хугацаа алдмааргүй байна гэд төрийн түвшиндээ яриад байгаа юм. Яг бодиттой ажил хэрэг болгоод энэ дээрээ илүү далаацтай ажиллаж иж өнөөдөр яг бид нар эдийн засаг хүндрээд энэ хэцүү байгаа энэ үед дараагийн нүүрс шиг бид нарыг аврах нэг галзын газрын ховор элемент юм уу та гэж харагдаад байна л та. Тэгэхээр энэ дээр та хоёр ямар барь суурь илэрхийлэх вэ? Тэг яг яагаад одоо нөгөө дэлхийн уртастай хөгжиж байгаа цаг үед бол ер нь бол ач холбогдолтын тухайн төрлөд бол маш хурдан одоо дараагийн нөлөө нэн чухал хэрэгцээнд ороод явж байгаа. За тэрний нэг өтөө жишээ нь бол өнөөдөр газрын ховор гэж одоо маш их одоо эрэлт хэрэгцээтэй цаг үед таарсан гэж явж байгаа. За магадгүй дараа нь бас энийг хэрэглэхэ болох энэ цаг үе ирж магадгүй. За энийг би нэг жишээ энгийн жишээнээр авах гэхэд нийтдээ бол одоо энэ аж үйлдвэрийн хувьсгалын үед бол нэг 5 удаа аж үйлдвэрийн хувьсгал дэлхийд дээр явагдсан байдаг. За эхнийх нь бол одоо 1780-аад оны үед бол нэг аж үйлдвэрийн нэгдүгээр хувьсгал гэж байгаа. Энэ бол нэг өөрийн юм хөдөлгөөртэй болж ирсэн үе. Энэ чухамнууд яг ямар одоо ашигт мартмал нөлөө чухал байсан бэлэр нүүрсийг одоо эргэлж ирснээр өлөө нөгөө өөрийн одоо юм хөдөлгөөртэй болж тэгснээр нэг бүтээн хэмжээнд одоо чинь тухайн бүтээн хэмжээ 8 дахь өссөн ч гэдэм үү. Тухайн үед бол ерөнхийдөө бол дэлхийн хүн амныг тэрбум хувьцаа байсан байгаа. За энэс дахиад 120 жилийн дараа буюу одоо 1900 онд бол аж үйлдвэрийн 2 дугаар хувьсгал гэж үүсэж байгаа. За энэ нь бол нөгөө цахилгаан эрчим хүчийг бий болгосон. За нөгөө порт машиныг үүсгэсэн ч гэдэм үү. Энд бол юу чухал байсан бэ гэхээр одоо газрын тос дээрээс нь төмөр гэдэг ийм элементүүд тухай үед чухал байсан байна. Одоо бидний нэг ярьдаг критикал гэдэг ойлголт нь энэ элемент төр байсан байна. За дараа нь 70 жилийн дараа буюу ойролцоогоор 1970-аад оны үед болохоор аж үйлдвэрийн 3 дугаар хувьсгал гэж байгаа. За энд яасан бэ гэхээр нөгөө компьютер орж ирсэн. Хүмүүс компьютер хэрэглээд ирсэн. Компьютертэй болж ирсэн. За ингээд нөгөө тийм автоматизм тохиромжууд бий болж ирсэн. За энэ үед юу чухал байсан бэ гэхээр зис чухал байсан. Полиметалл чухал байсан гэдэг. Зарим ховор элемент чухал байсан. Тэгэхээр энэ бас нөгөө тухайн үед критикал байсан гэсэн ойлголт. За тэрнээс дахиад 20 жилийн дараа буюу одоо 2000 онд аж үйлдвэрийн 4 дугаар хувьсгал гэж ойлгож болж байгаа. За тэгэхэд тэнд ямар юу чухал байсан бэ гэхээр за мэдээж юу чухал. Зис бас энд явж лээсэн. За дээрээс нь газрын ховор элемент гэтээ нөгөө хөнгөн тал руу гаж гэдэг юм уу тий. За тэгээд литий графит гэдэг юм уу энэ бүсэд элементүүд тэр чухал одоо критикал гэдэг ойлголт байсан байна. За тэрнээс дахиад 20 жилийн дараа буюу одоо 2020 онд болохоор аж үйлдвэрийн 5 дугаар хувьсгал. Энэ нь бол одоо чухал элемент нь бол газрын ховор элемент. За тэр нөтрөө хүн элементүүд нь. За тэгээд литий графит, никл, зис гэдэг юм уу ингэ явж байгаа. За тэгэхэд л аж үйлдвэрийн 6 дугаар хувьсгал хэзээ болох вэ? Ер нь бол баг магадгүй 10 жилийн дараа 30 онд байхгүй. Гэтэл тэр үед бид нар никл одоо графит газрын ховор элементийг ярихгүй магадгүй бид нар гели тий ус дээр өч гэдэг юм ингээ бусад өөр хөнгөн элементүүдийг ярих болж байгаа. Тэгэхээр таны хэлээд байгаа сайн яриад байгаа бидний үндсэн гол ойлголт бол энэ тухайн үе шат дээр буюу одоо нөгөө 120 жил, 100 жил, 70 жил, 30 жил, 20 жил гээд энэ нөгөө аж үйлдвэрийн хувьсгалын үеийн давтамж жилүүд багасж чинь элементүүд солигдож байна. Тэгэхээр утгагүй бол шал өөр төрлийн элементүүд нэг критикал гэдээ ашиглаад ирэх боломжтой учраас тухайн одоо энэ газрын ховор элемент гэдэг энэ хэрэгцээтэй өндөр үнэлгээтэй байгаа зах зээлийн энэ цаг үед бол бид нэр одоо энийг ашиглах нь яхахгүй. Нэгдүгээр чухал асуудал болж байгаа. За хоёрдугаар чухал асуудал бол мэдээж энэ хэрэглээ тэр сайн тэр технологийн асуудлууд байгаа. Яагаргагүй энэ дэр бол технологи нь бол мэдээж одоо боловсрол технологи нь маш их хүнд тэр нөгөө байгаль хэдийгээр илүүг байдаг ч гэсэн тэрийг тийм амархан олборлж болдгоо. Тэр нь ямар элементэнд одоо ямар элементээс тогтоод ямар эрдэстэй үүсч байна гэдэг нь айгүй чухал байна. Одоо хүнээр ярих юм бол хүн одоо эд эсвүүдээс тогтдог, эдүүд нь эргэтнээс тогтдог гэдэг юм уу тий. Эргэтнүүд нь бие нийлээд одоо бие үүсгдэг ч гэдэг юм уу. Тэрэн шиг одоо элементүүд нийлээд эрдэс үүсгдэг, эрдэсүүд нь нийлээд чулуулаг үүсгдэг ч гэдэг юм. Яг ийм байгаа даа. Тэгэхээр ямар элемент тогтсон, ямар эрдэс дотор тэр газрын ховор элемент нөөрэ байна вэ гэдгээс шалтгаалаад тэр нь боловсруулах технологитой хувилдаад ирж байгаа. Тэгэхээр яхахгүй одоо энэ цаг үед бол мэдээж яг хятад бол энэ
технологиг нь бол барьж байна. Мэдээж энэ нөгөө геополитикийн асуудлаас болоод улс орнууд нөгөө олон нийлүүлэгчтэй болохын тулд янз бүрийн улсыг сонирхож байгаа. Тэрэн дотор нь ч гэсэн Монголоос сонирхоод эхэлж байгаа, сонирхоод явж байгаа улсын нэг л байна л да. Тэгээд ягарахгүй болоод тэгээд нөгөө нэмд шаардлагатай цаг үе газрын хорийн элементийг ашиглах хэвээр. Одоо бид нар бол энэ боломжоо л алдахгүй байх. Яг таны хэлсэнтэй би бол санал нэг байна. Заавал эхлээ потенциал олж мэдчихэд дараагийнх руугаа шилжих ёстой гэдэг тийм бол байхгүй. Бусад улсуудад хийж байгаа ажлуудыг харахад за тэр потенциал нь бол тухайн улсын стратегийн аюулгүй байдал ч юм уу тэрнтэй стратегийн дом эдийн засгийн ашиг сонирхолтой их холбогддог учраас тэр лүгээ мэдээж маш их хүч хаяж мөнгө хаяж шуурхай ажиллаж байгаа. Тэгвэл тэр хооронд аль эзэн бэлтгэгч гэсэн ордууд дээр хөрөнгө оруулалтыг татаал ингээд явж байгаа. Газрын хувьд бол өөрөө боловсруулалтын технологи дээр нь энэ ч одоо нэг нүүрс шиг маш их хэмжээгээр гаргаад зардаг төрлийн бүтээгдэхүүн биш учраас цаана өөрөө маш олон сонирхол одоо технологид ашиглахыг сонирхоод байж байгаа харилцагч нар байждаг. Тэгээд тэд нартайгаа бас холбогдож байгаа нь өөрөө тухайн улсын хувьд бол одоо юу гэх юм өндөр технологийн тийм компаниудтай холбогдох нэг боломж болдго юм байна л да тий. Одоо өндөр технологийн компаниуд тухайн улсаас тодорхой хэмжээний хамааралтай байх нь өөрөө тухайн тэр цаад тэр технологийн компаниуд байршиж байгаа улсын сонирхлыг буцаагаад нааш нь бас татчих байдаг. Тэгэхээр манай улс эдийн засгийн хувьд одоогоор нөгөө хуурай газраар хоёр хөрштэй холбогдсон далайд гарцгүй ийм улсын нэг зовлон их хэмжээний одоо экспортыг хийхдээ одоо тэр бусад төршүүд рүү гарц байдаггүй юм байна. Тэгэхээр одоо зэсийн баяжмал, төмрийн хөдөр, нүүрс гэх мэт ийм бүтээгдэхүүнүүд бол одоо их хэмжээгээр зарж иж ашиг олдог. Дээр нь бидний хувьд бол ингээ хоёр хөршөөс цааш гаргахад их хязгаарлагдмал байгаад байхгүй юу. Тэгэхээр энэ өөрөө бид нарыг эдийн засгийн хувьд тэр хоёр хөрштэйгээ ит хамаатай болох тэднэрт сая ер нь нэлээ их хамаарах ийм хамааралтай энэ цаашаа судлаа явах юм бол эдийн засгийн аюулгүй байдал тусгаар тогтнол руу ордог тийм зүйл байдаг юм байна. Бидний энэ өндөр технологи шингэсэн их өндөр үнээр зарагддаг энэ металлуудыг олборлоод эхлэх юм бол зөвхөн хоёр хөршtöйгөө бусд улсуудтай бид нар худалдаа наймаа өргөжүүлэх боломж нэгдэх юм байна. Энэний дунд түвшний боловсруулалт гэж байх. Эний чинь бүр эцсийн тэр нарийн өндөр технологийн юмд хэрэглэх ажлыг бол тэр өндөр ажилд хүрсэн улсууд л хийдэг. Тэ? Гэхдээ тэд нар нэг тодорхой хэмжээний бэлтгэц болгоод авч гарах. Тэр нэг дундын нэг улсаар дамжуулаад гарахад экспортын хориггүй одоо нэг транзит тээврийн хориггүй болгож авч гарах энэ төр гэхээр нэг тийм дунд түвшний боловсруулалт хийж иж гардаг юм байна л да. Тэгэхээр тэр дунд түвшний боловсруулалтыг хийж иж авч гарах сонирхол нь өөрөө тэр дунд түвшинд юм хийдэг тэр технологи кластер гэж хэлээд байгаа зүйлийг Монголд цаад хүмүүсийн сонирхол, цаад хүмүүсийн мөнгөөр хийх боломжтой юм байна. Энэ нь өөрөө Монгол улсын өнгө төрхийг бас тодорхой хэмжээнд өөрчилнө. Бид нар одоо нэг тийм өндөр технологийн улсуудтай эдийн засгаараа холбогдсон, аж үйлдвэрээр холбогдсон улс болно гэдэг бол бас манай улсын хөгжил дэвшлийн хувьд нөгөө мал аж ахуйн орн байжгаад нэг уул уурхай нэг суур аж үйлдвэртэй улс болсон шиг нэг тийм дараагийн алхам нь дунд түвшний боловсруулах үйлдвэртэй улс болно гэдэг бол өөрөө манай улсын хувьд хөгжлийн бас нэг алхам болох хэрэгтэй. Дунд түвшний үйлдвэрлэлийг бий болгохын тулд өнөөдөр нэгэнт дэлхийн зах зээл дээр тэртээ тэргүй хятад улс өөрөө маш сайн эцсийн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэлийг технологиг хөгжүүлж чадсан бол бид нэр тэрийг өөртөө ашигтай байдлаар эргүүлээд дотоодд одоо Монголдо кластрын нэг жижиг үйлдвэрлэлийг бий болгох замаар ингээд нөгөө биднэрт хөрөнгө оруулалт мөнгө гаргахгүйгээр хятадын нөөц бололцоог ашиглаад ажиллах боломж манад бий юу? Нэгт нь хоёрт нь уурхай дээр саяхан өвөр Монголд нэг том ховор элементийн уурхай нэгдчихлээ гэдэг мэдээлэл яваад байгаа харагдаад ирсэн. Бид өнөөдөр яг ингээл
За яг хөө ингээ ярьсаар агаад ч юм уу эсвэл за байж болох юм байна. Эсвэл хит туулширч агаад бүх боломжуудаа ингээ боомлоод авах нь хэр одоо урхагтай. Асуудлыг яг нэг уурхай ч юм уу нэг ордын төвшөнд унгаагаад ирэхээр тэр чинь өөрөө нэг сумын нэг аймгийн хэмжээний асуудал болоо унаад ирж байгаа. Тэгээд тэр нь нэг тийм ахуйн чанартай хэрүүлний төвшин рүү баг унж ирдэг л дээ. Яг тэр бол зайлшгүй тэгээ болдог. Явж байгаа нэг бол ойлголцоод тухайн төсөл нь цаашаа явдаг. Үгүй бол тэгээ тэр төсөл нь дахиад 10 20 жилээр хойшилдог. Эзэмшигч нь солигддог ч юм уу ингээд янз бүрийн зовлонг туулдаг л та. Тэр бол мэдээж байдаг л зүйл. Дэлхийн хаанч л тийм зүйл болдог юм байл. Бидний зүгээр харж явах хэрэгтэй зүйл нь бол жишээлхэд одоо замын үдийн чөлөөт хүс гээл нэг чөлөөт хүсийг бид нар хөгжүүлж чадахгүй их олон жил болж байгаа. Тэгвэл жишээлхэд газрын урыг боловсруулах одоо Хятад Монголын засгийн газрын хамтарсан төслийг аль нэг бомтой ашиглаад ч юм уу чөлөөт хүсээр нэг үйлдвэр барилаа гэхэд технологи нь цаанаасаа ороод ирж болно. Хөрөнгө оруулалтнаас тодорхой хэмжээнд ороод ирж болно. Тэгвэл манай улс тэнд бас хувь эзэмшлээ эзэмшээд ингээд байж лээ гэхэд Монголд газрын ховрын одоогоор нэг 6-7 лиценз байна уу? Ашиглалтын хайгуулын нийлээд. Тэгээ ирээдүйд дахиад нэг 20-30 лиценз болох байлгүй тий. Тэгээ эдгээр жишээлхэд олборлолтой хайгуулаа хийгээд бүтээгдэхүүнээ гаргаад анхан шатны боловсруулалтын хийчингүүд дунд түвшний боловсруулалтанд энд хийгдэх боломж нэгдэх байхгүй юу? Тэнд ингээд тийм үйлдвэр баригдлаа гэхэд тэрний бүтээгдэхүүнийг хэн авах юм гэвэл одоо хятадын цахилгаан машин үйлдвэрлэгч BYD ч юм уу тий. Хятадын дээр сансрын технологи хөгжүүлж байгаа компаниуд эсвэл хятадын одоо тэр чипний технологи хөгжүүлж байгаа компаниуд ч юм уу тэд нар ингээл манай харилцагч болоод ороод ирж байгаа. За бүр хөлийн бүст тийм барьдаг юм гэхэд одоо баруун бүст ч юм уу зүүн бүст Германтай хамтарсан, Японтай хамтарсан эсвэл бүр Европын холбооны улсууд Америк энтрийг оруулж ирж байгаад бас дахиад нэгийг барьлаа гэхэд тэрний бүтээгдэхүүн хайчих юм. Тэр улсууд өөрсдөө логистикоо шийдэл хоёр хөшийг дагуулад аваа явах асуудал зовлонгоо тэд нар шийдчих байхгүй. Одоо уран дээр жишээлхэд Орона гэдэг Францын төрөмжлөг ороод ирсэн байна. Тэд нар бол ерөнхийдөө монголчуудад та нар хаана хэнд зарах тэр битээ санаа зов. Бид нар зохицол нэдүүлээ нийлээ энэ үйлдвэрийг барьж уурхайгаа барьчихъя гэдэг концепц төр бид нартай тохирч байгаа шүү дээ. Тэгэхээр ийм хүмүүгээр л цаашаа явах боломжтой. Үйлдвэрлэл босгохын тулд нөөцийг нэмж зайлшгүй тодорхойлох юм уу? Эсвэл биднэрт урд төрштэйгөө гарч байгаа тэр ордуудтай бүр өрсөлдөхүйц хэмжээний үгүн гэхэд ядаж хоцрохгүй байх хэмжээнд бид нөөцөө тодорхойлохын тулд юу хийх ёстой юм? Яг биднэрт ямар нөөц боломж байгаа? Одоо зисийг одоо critical mineral ховор элемент гэж орж ирж байна. Мөн биш гэдэг нэг хэсэг маргалцсан тий. Одоо бол зисийг мөн гэж байна. Биднэрт тэгвэл зисийн ахаад одоо энэ байгаа ордоос өөр ямар ордууд гарч ирэх боломжтой ингээд биднэрт судалгаа хийх нөөц боломж нь хэрэг. Сайн даны хэлдгээр бол зис бол critical мөн үү гэдэг дээр бол мөн гэдэг бол Монгол бол аль талтай бол хөвшөрцөн. Яагаад нөгөө жагсаалт гаргаж тавиагүй ч гэсэн. Өөрөө ч одоо шинэ манай зарим судлаач бол байнга энийг ярьж байгаа юу гэхээр зарим улсуудын critical гэж утсан элементийн жагсаалтыг гаргаад хооронд нь харьцуулаад ямар элементүүд бид нэр critical гэж үзэх вэ гэдэг тухай хүртэл ойлголтыг гаргасан байна. За энэ бол их өргөн сэдв болоо явчихын тэр л орж байгаа юм. За яг газрын овор дээрээ ингээд ярих юм бол газрын оврын хувьд бол мэдээж бидний хайгуул хийж нөөцийг бол нэмэгдүүлэх нь тодорхой. Тэрийг зөвхөн хайгуул хийдгүү анхын үе шатаасан буюу сүр судалгаанаас эхэлдэг юм а гэдэг сая дагав багш бас яриандаа дурдж байна дэр ягаргүй гэнэ. Бид нар бол үндсэндээ бол үндсэн сүр тэр хүн нөгөө хайгуул лиценз аваад тэн дээр хөрөнгө оруулалт хийгээд тэгээ тоглолт хийхэд тэр хүний эрсдлийг нэгдүгээрт дооцохын тулд ч тийм үү нэг бол тийм тодорхой хэмжээний үнэлэмжийг бий болгож бид нар хөрөнгө оруулалтыг татахын тулд заавал тэнд урьдчилсан анхан шатны сүр судалгаа байх ёстой. За тэхийн тулд мэдээж тэр сайн яриад байгаа сэтгүүлсэн судалгаа ч юм уу бус төрлийн судалгаануудыг бол улс өөрөө санхүүжүүлээд магадгүй олон улсын хамтын төслөд ч юм уу иржүүлээд хийх бүрэн боломж нь бол манад байгаа юм. За ягарахгүй нөгөө политикийн асуудалтай ч гэх юм уу Хятад өөрөө дангаараа энэ ойлгож байсан улс ингээ жоохон одоо шинэ Америкт газрын ор элементийнхаа юу зарахгүй гэдэг эхлэхээр манайхаас энэ очиж байгаа бол маш их байна. За Европ байгаа ч гэх юм уу за бидний одоо Азийн хөршүүд болох за Япон солонгос хүртэл ашиг сонирхож байна. Одоо эхнээс нь янз бүрийн одоо бодлогын чанартай үйл ажиллагаанууд явуулаад эхэлж байна. За эндээс юу харагдаж байна гэхээр
потенциал байгаа. Тэрийг нь бол сонирхоод байна. Тэрнийхэн дагуу одоо үйл ажиллагаа явуулах чадамж нь бол одоо манад байна. Тэгэхээр бид нар яг л одоо байгаагаа ашиглах хэрэгтэй нэгдүгээр. Хоёрдугаар дахиад нэмээд нөөцийг бол тогтоох бүрэн боломж байгаа. Яг л нэг сая 500 км/квадрат талбай маань өөрөө одоо их онцлогтой одоо Төв Азийн төв бүсэд оршдог ажлын хувьд их олон янзын ажлын одоо онцлог үүсгэх тийм боломж нь энд бас яг нөгөө геологийн орчин талаас тийм байгаад байгаа юм. За тийм учраас бид нэр ер нь бол тийм дараагийн дэвшний ордыг олох хэрэгтэй. За ямар орд болтох уу тэр гиттэй өрсөлдөхүйц хэмжээний гэдэг бол тэр бол харьцангуй ойлголт тэрийг бол бид нэр тодорхойлж хэлэхэд хэцүү. За хятад бол мэдээж бол ягарахгүй энэ чиглэлээр их олон жил тоглолт хийж байгаа. Өөрөө нөөцтэй сая би нөгөө нөөцийг дурдсан тийм. Дэлхийн бол нэг дэлхийд дээр бол одоогор тогтоогдсон нөөц 120 бол тэрний 44 сая тонн нь одоо хятадд ангаараа эзэлж байгаа гэж байна. За тэгтэл одоо яг ингээд үйлдвэрлэл талын бүцэн хэрэг харъя л да. Үйлдвэрлэл дээр ягарахгүй хятадтай болгоно бас. За дараа нь бол энэ нөгөө Америк өөрөө бас нийлэлт хийж байгаа. За Америкт ямар орд байдаг вэ? Mountain Pass гэдэг нэг орд байдаг. За тэрний хажууд дахиад бус дагалдах орд байдаг. Тэгэхээр энэ талаар бол Америк дараач нийлэлт байгаа. За тэгтэл үйлдвэрлэгч орны хувьд дахиад 20 оны судалгаагаар ихэд бол энэ бол нөгөө Америкийн геологийн албанаас гаргасан судалгаа гэхэд Мьянмар байдаг. Мьянмарыг авах бол бид нэр сайн мэддэг. Энэ бол нэг тийм Өмнөд Азийн нэг жижиг улс. За бүр ингээд нөгөө энгийн жишээгээр их юм бол нөгөө 14 он 15 онд одоо Монголд нэг эмэгтэй ерөнхийлөгч нь айлж ирэл Монголын парламент зарчилсан парламентаас суралцаагаа явж исэн юм чинь бас аахгүй. Одоо яг тэр эргэлт гараад бас ингээд жоохон стереотиптэй байж болох юм. Гэхдээ энэ улсууд өөрөө юу байсан бэ гэхээр тэнд ажиллахгүй ч гэх юм уу энэ дэр нөгөө үйлдвэрлэл явуулах юу тэм зарлалтай байсан шиг тэнд Америкууд улсрал үйлдвэр барьсан. Гэтэл тэр улс маань өөрөө газрын өөрийн хувьд нийлүүлэлтийн 3 дахь улс болоод дэлхийд гараад ирсэн байгаа. За нөөцийн хувьд бол мэдээ сайн дурддаг нөгөө Вьетнам энэ төргээд бас яг ингээд улсууд Азийн одоо Өмнөд Азийн улсууд байгаад байгаа. Тэгэхээр эднэр бол ингээд дараагийн мэдээж тоглож болно. За тэгэхээр тэднэртэй өрсөлдөж дараагийн төвшөнд одоо бидний яриад тэр 3.6 сая тонн эслийн нөөцийг хэрхэн үсгэхийн тий хэрхэн боломж одоо зааш нь дараагийн ордуудыг үсгээд ингээд явах хэрэгтэй гэдэг нь бол тэр яг сайн яриад байгаа тэр нэг хайгуулын лицензийг нь олох хэрэгтэй гэдэг. Бодлогоор өөрөө энэ төр бодлогоор дэмжиж за тэрэн дээр мэдээж хөрөнгө оруулагч нар өөрсдөө таата орчин байвал хөрөнгө оруулаад ордыг нь бий болгоно. То есть яг орд улс өөрөө мөнгө гаргаа орд олоод байгаа гэдэг юм биш. Энд чи өөрөө яг нөгөө жүүнер компани юу анхан тоглогч жижиг компаниудын дээр хайгуулаа хийгээд ирслээ хийгээд ордоо олоод тэгээд дараагийн шатанд олборлоод олборлох процесс нь мэдээ сая биш шаттай тэгээд даг богшос ирсэн учраас би тэрийг яг тиймэрхүү шатаар гэж явж байгаа. Тэгэхээр газрын ховор элемент дээр бид нар ер нь хоцроод байна гэдэг боломжлол бас байна. Тэгэхээр энэ хоцрогдлыг нөхөх гарц манад байгаа юу? Энэ юунаас шалтгаалах вэ? Бид нар хөл нийлүүлээд алахыг гэхэд юунаас шалтгаалах вэ? Газрын ховрын хувьд одоо энэ боловсруулалтын дээр нэг хятад монополтой энэ монопол хэр удаан хугацаанд задрахтай хэд одоо юм дид төвүүд дэлхийд дээр бий болох юм бэ гэх мэтлээ ингээд юмнууд нь бол улс төр геополитик тэгээд одоо тэр тээвэрлэж стратеги энэ олон юмнаас хамаарна. За тэр утгаараа нэлээд их том потенциал Монголд байна шүү гэж одоо дэлхийн нийтийн анхааралд өртөхгүй өнгөрчвөл тэгээд энэ газрын ховрын одоо энэ нэг ханган нийлүүлэлтийн дэлхийн том сүлжээ бол Монголыг тойрол явчихна л да. Яг гэвэл эртээр хэзээ нэг зэгт хааны газраас бас том ордууд нэгдчихэл таарна тийм ээ. Тэгээд тэн дээр энэ том улсуудын ашиг сонирхол очиж уулзаал тэгээд тэнд юм өрнөө явчихна. Тэр утгаараа ялангуяа бид нар энэ 2 хөрш болон 3 дахь хөршийн ашиг сонирхлыг Монголд тэнцвэржүүлж байхад газрын ховрын бид нар нэлээд том потенциал дээр нэлээд том юм төв болоод нэг дэд төв болоод гараад ирэх потенциал харуулвал энэ өөрөө улс төрийн талаасаа геополитикийн талаасаа манайд бас их том тус нэмэртэй эдийн засгийн аюулгүй байдалд ч нэмэртэй. Одоо Тайван гэдэг улс дэлхийн чипний хамгийн өндөр технологийн чипний компанитайгийнхаа хувьд л ерөөсөө асар том анхаарлын төвд байж чадаад байна шүү дээ. Гэтэл тийм хэмжээний технологийн түүхийд Монголд байж байх нь бол нэлээд юм том геополитикийн ашиг сонирхлыг тэнцвэржүүлэхэд аягүй чухал. Тэр утгаараа хараад бид нар ажиллах ёстой. Энэ ажиллахад зүгээр нэг ордын хэрүүлэл болгоод
Тэгээд тэднийг ингээд нэг хувийн ч юм уу нэг гадны хөрөнгө оруулалтаар хөдөлгөх хэмжээнд ингээд яваад тэрэндээ хөтлөгдөж явах юм бол бид нар их удаан явна. Жинхнээс хоцорно. Энд ер нь бол нэг хэд хэдэн жижиг зангиллаанууд байдгийн байлээ. Нэгдүгürt манайхан ер нь бол энэ критикл минерал дотор газрын хавар бас нэлээд стратегийн хувьд их онцлог юм байна гэдгийг ойлгочоод энэ дээр манай улс ямар бодлого баримтлах ёстой юм бэ гэдэгт дээр олигтой нэг чигээ гаргаж чадахгүй удаад байгаа. Энэ яаж анзаарч байгаа вэ гэвэл саяны хэлсэн энэ газрын хавар дээр лиценз олгохгүй байна. Газрын хавар дээр хайгуул хийгдээд одоо ашиглалт болохгүй хүлээгдэж байгаа лицензүүдийг ашиглалтын лиценз олгож хөрвүүлж чадахгүй байна. Ашиглалтын лиценз авах гэдэг 10 гаруй жил хүлээж штэ компаниуд. Энэ өөрөө яагаад вэ гэхээр бид нар улс бодлогоо тодорхойлж чадахгүй бас бол ингэ хүлээгээд байгаа. Тэгэхээр бид нар улс ерөнхийдөө энэ дээр 2-3 суур ямыг бодож байгаад шийдвэр эртхэн гаргачмаар байна. Нэгдүгürt газрын хавар критикл минерал мөн критикл минералын том бодлого дотор маань явна. Түүнээс газрын хавар тусгайлан бодлого гаргаад хэрэггүй гэдгээ нэгдүгürt гаргачих хэрэгтэй. Хоёрдугаарт яг газрын хавар дээр нь бол манай улс илүү боловсруулалтын төвшөнд гадны түншүүдтэй засгийн газар идэвхтэй ажиллаж явчих хэрэгтэй байна. Хятадтай, баруунтай. За хойд өрс сонирхол бас ажиллах болохгүй юм байхгүй. Гуравт хайгуул олборлолт руу нь бол нэх орох гэж зүтгээд ах шаардлагагүй мэн гэдгийг хүлээн зөвшөөрчих хэрэгтэй. Ялангуяа хайгуул дээр нь эрсдэл байна. Тэр эрсдэл рүү нь бол гадны хувийн хөрөнгө оруулалтыг оруулах хэрэгтэй. Харин тэр хөрөнгө оруулалт нь хийгдээд орд олдоод уурхай болох төвшөнд ирэх үед бүтээгдэхүүнийг тэр төрөө төрийн өмчтэй гадны устай хамтарсан үйлдвэрийн төвшөнд боловсруулж байгаа ч юм уу тийм. Ингэх юм бол хайгуулж гацхгүй улс ерөөсө боловсруулах үйлдвэрийн төвшөнд нэг бодлого барина. Бүр тэр потенциалаа тодорхойлох төвшөнд гэлтэй ингээд толгой сүүл хоёрт нь л улс маш хүчтэй сонирхлоо оруулад бодлогоо сайн тодорхойлоод дундлыг нь яг гой бизнест нь үлдээчих хэрэгтэй байна. Яг хөө тэн дээр гадны хөрөнгө оруулалттай компаниуд ч орж болно. Манай дотоодын бизнесмэнүүд ч орж болж байна. Төрийн өмчт компаниуд ч ганц нэг лицензтэй бол ажиллах болохгүй юм байхгүй. Тэгэхээр толгой сүүл хоёр дээр улс хүчтэй бодлогоо тавь анхаар мөнгө хай сонирхлоо ойлгомжтой болгох дундлыг нь бизнесийн үлдээ гэвэл ер нь тэгээ цаашаа явчихаар юм уу гэж нэг ингэж бодож байгаа. Хоёр дахь юм нь бол гадныхантай ялангуяа тэр сүүлэн дээр нь ажиллана гэдэг чинь тэр дунд түвшний болон бүр нарийн түвшний боловсруулах технологи дээр гадны технологиг аль болох Монгол руу татах тал руугаа ажиллаж байна гэсэн үг байхгүй. Тэгэх юм бол Toyota-гийн сонирхол, Samsung-гийн сонирхол, тэгэл Америкийн том корпорациудын сонирхол манайд ороод ирнэ гэсэн үг. Ягарахгүй одоо манай дээр бол сайн дээр нэмэрлээд манай хувьд бол ягарахгүй нөгөө өөртөө усын төсвийн манаар уулуурхатай холбоотой болсон юм цаг үе. Одоо шинэ зүгээр ягаад холбоотой байгаад байгаа шалтгаан нь мэдээж одоо ойлгомжтой юм. Манайх одоо бусад чиглэлээр нэг хэмжээний одоо орлогын их өсрийг өргөдөж чадахгүй байна. Жишээ нь 2016 онд ихэд одоо усын нийт төсөв бол өөрөө 5.8 тэрбум их найддаг байхаа тийм хэмжээний төсөв цугларддаг байсан байна. Гэтэл тэрний уулуурхаа эзлэх хөө нь болохоор 16% эзэлдэг байсан байна. Гэтэл 20 онд уу тэрнээс 4 жилийн дараа гэхэд нийт одоо төсвийн орлого маань төсөв маань одоо даруй өсөд 10 тэрбум 10 их найд болсон байгаа даа. За тэрний уулуурхаа эзлэх хөө нь бол 26% байгаа даа. За сая өнгөрсөн 24 онд жишээ авахд бол 23 их найд хавцаа төсвийн орлого байгаа. Тэрний эзлэх хөө нь 35% уулуурхаа эзлэх гэж байна. Тэгэхээр өөрөө сүүлийн 8 жил ингээ харахлаагүй шаттай 10% уулуурхаа өөрөө эзлэх улсын төсвүүдийг эзлэх хөө нь өсөд байгаа. За яг мэдээж энэ дэжнэр нөөц гэх хэмжээр зарж агаад оюутлах нь өнөөр хашгилтанд орсон гэдэг хүчнөлөөлөд байгаа л та. Гэхдээ өөрөө ингээд нөгөө уулуурхаа өөрөө энэ эдийн засгийн ийм чухал одоо төсвийн одоо 35 хүртэлх хөвийг бүтүүлж байгаа цаг үед бол бид нэр өөрөө энэ уулуурхаан салбар төр бодлогоор дэмжиж оролцож за дараагийн дээр яриад байгаа тэр хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг нь олж өгөх тий одоо олох боломжийг бодлогоор дэмжиж ингэж авах хэрэгтэй байна. За тэгтэл саяны даг бүгшийн нэр хардаг ч гэдэг юм бол лиценз хайгуул хийцсэн байдаг. Гэтэл ашиглалтын лицензээ болгож авч чадаагүй байгаад байдаг. За ашиглалтын лицензтэй уурхаанууд ордууд байгаад байдаг. Тэд нар өөрсдөө ингээд ашиглалт хий.
За ингээд дараагийн ашиглалтын шатны хайгуулаа хийгээд орон нутгийн эсэргүүцэлтэй ч юм уу янз бүрийн зүйлтэй тулгараад байдаг. Тэгэхээр энэ олон энэ бодлогоор дэмжигч гэдэг юм уу эсэнжирийн асуудлыг одоо төр бол зайлшгүй дэмжих юм дарахгүй болж байгаа. За энэ нь бол ингээд хэд хэдэн биш шат. Заавар сүүр шатнаас нь агуулад хайгуул олборлог гэдэг юм бүх шатнд нь тодорхой хэмжээний юм бодлогын дэмжлэг хэрэгтэй байгаадаа гэж харуулдаг л дээ. Гэтэл өөрөөсөө бид нэр одоо уулуурхаас ямар хамааралтай болоод байгаа энэ цаг үед тийм. Төсөв мэн домроод идэг, эзлэх хөвөмжөөс уулуурхаа домроод идэг. Тэгэхээр уулуурхай яам газрын авар элемент критикал минерал дээр илүү анхаарал хандуулад ер нь бид нар маш хурдтайгаар энийг явуулах хэрэгтэй юм байна гэд тусгай яг энэ салбарыг хариуцсан газар хэлтстэй болгоод ашигт малтмлын газар дээр бас нэг хэлтстэй болсон илүү тийм мэдээлэл бас байсан. Ер нь ингээд бодлогоо тодорхойлох гээд ажиллаад байгаа юм уу даа л гэж харагдаад байна л да. Энэ дээр та хоёр ямар байр суурь илэрхийлэх вэ? Одоо манай салбарыг хариуцж байгаа яамыг чинь аж үйлдвэр эрдэс баялагын яам гэж нэрлэдэг болоод нэг хэдэн жил болж байна тийм. Тэгээд яг энэ өөрөө аж үйлдвэрт бас нэлээд ач холбогдол өгнө гэж байгаа. Критикал минерал тэр дотроо газрын ховор энэ төр ингээд ашиглагдаад эхлэвэл бид нар тэр дунд түвшний аж үйлдвэр, дунд түвшинд боловсруулах аж үйлдвэр манайд ороод ирэхээр байгаа байхгүй юу? Одоогор манайх чинь нэг тийм суур хүнд үйлдвэр өдрөг анхаарал байна шүү дээ. Нефтийн үйлдвэр, ангийн үйлдвэр гэл. За тэр талаас энэ бодлогууд бол бие бинийгээ ингээд газрын ховор ороод ирэхэд нэх манай бодлоготой зөрчилдөх өргөө нэг юм байна. Тэгээд яг яамн дээр бол критикал минерал хариуцсан албан тушаалтнууд бий болж байгаа. Ашигт мэлтмлийн газар дээр мөн критикал минерал хариуцсан нэгж бий болж байгаа юм байлээ. Тэгээд яг тэрэн дотор нь газрын ховор багтж байна гэж ингэж ойлгогдож байгаа. Яг одоо бас тэгээд ашигт мэлтмлийн хуулийн номер чуулганаар өргөн баригдаад нэг нэмэлт өөрчлөлт хэлэлцэгдэнэ гэж сайд хэлээд ингээд байгаа. Зүгээр яг тэрэн дээр критикал минерал тэр дотор газрын ховортой холбоотой нэг зүйл нь бол ялангуяа мэрэгжлийн төвшөнд манай улс чинь нэг юм ердийн ашигт мэлтмлийн хууль, цацрагдах ашигт мэлтмлийн хууль гэдэг юм хуультай дахиад түгээмэл энэ төргээд ингээд нэг салбарыг олон жижиг болгож хувааж ягаад хуулиар зохицуулаад байгаа юм. Тэгэнгүүт газрын ховор эренгүүт газрын ховорыг дагаад тоорийгээд ингээд цацрагдах элемент байна. Чинь ингээд цацрагийн хууль мойл гээд ингээд хүмүүс бас жоохон мэрэгжлийн төв хүмүүс нь бас жоохон нэг тийм бодлуулах маягийн асуултуудыг тавиад ингээд асуудал төвшүүлээд байдаг. Энтхийн жишээнээс харахад 2023 онд байна уу энтхэг улс түүхэндээ анхудаа критикал минералын жагсаалт гаргасан. Тэр жагсаалтаа гаргахдаа хуулиндаа ашигт мэлтмлийн хуулиндаа өөрчлөлтүүдийг оруулсан. Тэгээ энтхэг бас ялгаа байхгүй ердийн ашигт мэлтмэл цэцрэгдэх ашигт мэлтмэл гэж ингэж салгаж авч үздэг байсан юм байна лээ. Тэгээ уран интернет тэр цэцрэгдэх дээр явдаг. Тэнгүүд критикал минерал дагсан цэцрэгтэй ямиг бол цэцрэг рүү оруулахгүй шүү. Энийг бол критикал минерал дотор авч үзэн ердийн ашигт мэлтмэл тай хамт явж байгаа гэдэг утгаараа үзэн энэ дээр бол бодлохгүй шүү гэх мэт ийм мэрэгжлийн зохицуултуудыг хийгээд өгсөн. Тэгжиж тэр улсад газрын ховрын салбар одоо хөгжих суурин тавигдаж байгаа. Тэгэхээр манайх бол жишээлхэд одоо оюун санааны гуравдагч өсч гэж ярьдаг манай энтхэг улс бас газрын ховор дээр яаж анхаарч байна уу? Хуулиндаа яаж зохицуулт хийж байна уу? Тэднийг нь харах хэрэгтэй. Ялангуяа энтхэг чинь нэг тийм хуулийн ерөнхий аргас бүт центр нь бас хуучин зөвлөлт мөлт маягийн систем энтер явж ирснараа яг манайх энтер бас ойролцоо зохицуултууд байдаг юм шиг байлээ. Тэгэхээр иймэрхүү юмнуудаа манай улс хийгээд саяны хэлсэн тэр толгоос үлмүүлэндээ зохицуултаа зөв хийчихвэл хөдлөхөд бол бас тийм ч хэцүү салбар биш л дээ газрын ховрын салбар. Өнөөдрийн e-talk ярилцлага энэ хүрээд өндөрлж байна. Хүрэлцэн ирсэн зочдтой баярлалаа.